За орж ирж байна уу? Хүү орж ирж байна уу? За амралтын өдрийн мэнд эрхэм миний фэйсбүүк найзуудаа. За та бүхэндээ би одоо нэг байнгын л одоо тэгэл нэг зөв юм үзүүлчих гээл хичээх юм да. Зөв байхын тулд аа. За би энэ нэг Зуслангийнхаа энэ лагерын манай энэ цомцог гэр шүү дээ. 8 антай байгаамаа. Тэгээ 8 антай гэрийг яаж халаадаг шийдлийг та бүхэнд танилцуулъя. Ажил хэрэг болгохыг хичээгээрэй. Энэ нь өөрөө агаарын бохирдлыг бууруулах том бодиттой хувь нэмэр оруулна гэж бодож байна. Одоо дэлхийн нийтээр урд гүршид бол даа ялангуяа одоо энэ сэргээгдэх эрчим хүчийн үеийн байгалийн дулаан эрчим хүчийг бол маш их ашиглаж байгаа шүү дээ. Тийм биз дээ. Тэгэхээр энэ байгалийн нар гэдэг чинь өөрөө эрчим хүч юм байгаа шүү дээ. Уг нь бол тийм биз дээ. За ингээд энэ нарыг биш дээ. Зүгээр өнгөрөхгүй. Одоо би ингээд ашигласнаа харуулъя. Ингээд харуулна заяа. За энэ бол шүү дээ манай ингээд үүдний амбар. Манай Баян онгорын үүдний амбар гэж ярьдаг. Би энэ үүдний амбараа шилээр хийцэн байгаа. Зарим нь ч гонх монхол гэдэг баг. Ийм шилэн үүдний амбар байна шүү дээ, тэ. За ингээд энэ шилэн үүдний амбар байна шүү дээ. Одоо ингээд энэ нар ээгээд энэ дотор асар их дулаан хуримтлагдж байгаа ойлгомжтой тийм ээ. За энэ рүү орлоо. Би бүр баримт нотлоготой харуулах гээд термометр тавьсан байгаа. За ороод ирэхэд пинк гэдэг дулаахан байна заа. Гадаа бол ойлгомжтой шүү дээ. Хасах 20-30 градус байгаа. Надтай хэлээ. Надаар хэлүүлсэн бид хэлүүлээгүй засайлахгүй байх гэж ойлгомжтой шүү дээ. За энийг харуулъя. Энэ яаж вэ? Нэмэх 21 градус. Энэ сүйдэлт тогоос дараа энэ термометр. Нэмэх 21 градус мөн үү? За тэгээд энэ ийм үүдний амбар дотор нэмэх 21 градусын дулаахан байна гэсэн үг. За энийг ингээд энэ порчгоо онгойлцсон. Энэ халуун агаар ийшээ орно. Мөн үү? Ийшээ орно. За тэгээд манай гэр бол маш сайхан дулаахан байна. Ойлгомжтой. Яндан зуух юу ч байхгүй. Яндан байхгүй хараа. Яндан зуух байхгүйгоо харж байна. Угийн шалнаасаа халдгийг. Гэхдээ би шалнаасаа халдгийг ашиглахгүй байгаа юм. За тэгээ үүдэндээ бас нэг юм хайбридийн халалт тавьсан шүү дээ. Тэгээ энэ үүдний халуун гарыг ингээд шийдчих. Ингээд энэ том гэрийг ингээд халааччих жишээ нь байна. Ойлгомжтой юу? За энэ миний яндооны хөргөгч. Ингээд дулаахан байна ойлгосон. За ийм арга хэрэгэл айл болгон шилэн үүдний амбар тавьснаар яах вэ? Тэ өдөртөө ингээд гэр чин дулаанаа хуримтлуулаад хадгалчин тэгээд хаяа маяагаа сайн мань дулаан алдагдлгүй шөндөө бол энийгээ залгаад тончин угаартаж янз бүр болох юм юу ч байхгүй. За заглагаан тэн үл ихэмчлэн агаар шатаадаг бол манай энэ Бат Эрдэнэ дүүгийн хийдэг энэ хайбридийн халаагуур хэлтэр гинөө тий. Энэ халаагуур бол ямар ч тийм агаарчтайх юм байхгүй. Шөндөө энийгээ залгаад тончин. Би өчтөрөөр залгаад тонцсон байхгүй юу? Маш дулаахан онсон. За ингээд ийм миний шийдлийг авч хэрэгжүүлээрэй. Угаартаж өгчээхаар ийм хий заяа. Энэ одоо сүултээ хожоогоос нүүрс оруулж ир та нарыг угаартуулж штэ наад дураккуучаа. Тэ? Тэгээ угаар гэдэг чинь нийтээр хортож янз янзын өвчний суур болж Улаанбаатарчууд бид нар одоо амьдрахад хэцүү байгаа штэ. Эрүүл аюулгаар чинь байхгүй болсон өөрөөсдөө ингэж хамгаал. Ойлгосон? Шилэн үүдний амбар хийцгээ. Дор хүрнэ өгсөн юм уу хожоогоос оруулж ирэл өөртөө хараамын зангидал тэгэл хямдхан хийчин штэ. Гайгүй штэ тийм биз дээ. За энэ аргаас хуваалцлаа шүү. Тэр баяртай авах гэхийг хонор аваараа. Би дандаа та бүхэнд ингээд нэг санаа оноо хуваалцахыг хичээх юм да. Маний толгойг даанч мангарууд ашиглаж чадахгүй л да. Монгол Ардын намын мангарууд бол чадахгүй. Мань бол толгой байна. Чадна. За баяртай.